Хоримтлал үүсхий, хадгаламж эхлүүлэе гэд бодоод байдаг, яриад байдаг. Ерөөсөө эхэлж чадахгүй байгаа хүмүүст энэ бичлэгийг зориулж амьдралд ерөөсөө төвөг болохгүйгээр маш багаар эхлэе те. За Америкт байгаа хүмүүсийн хувьд сард нэг $20 цааш нь хийгээд эхлээд үзүүл яаж юм. За Монголд байгаа хүмүүсийн хувьд 20,000 төгрөг цаашаа гэд те. За тэгээд тэрийгэ өөртөө эвтэйхэн байхаар одоо хадгаламжийн гахаа байдаг, гахаанд хийж эхэлнэ үү, эсвэл хадгаламжийн данс нээж эхэлчих болно, өөрсөндөө аль айтайхан байгаар хийж эхлээд за нэг 2-3 сар ингээд яваад үзлээ. Ер нь амьдрал бол ямар ч төвөг болохгүй. Энэ байсан $20 байсан байгаагүй ерөөсөө юу ч мэддэхгүй байна те. Тэгээ хийгээ мартцсан. За тэгэх юм бол нэг 2-3 сарын дараа дахиад нэг $10-оор нэмээд үзье. $30 болголоо. Ерөөсөө бас нэг мэддэхгүй байна. За тэгэхээр $50 болгоод цааш нь хадгалаад үзье. Хэр мэдэгдэж чинь, хэр одоо амьдрал төвөг болж чинь, саад болж чинь, үнэхээр биелнүүдээ төлж одоо төлбөр тооцоогоо төлж чадахгүй байх нь хараад за үнэхээр болж явах юм бол сар болгон баг багаар нэмээд яваад үзье те. За тэгэж явсаар агаад гол нь хамгийн гол нь зуршил үүсгэх гэдэг юм шүү дээ. Ингэж нэмж явсаар агаад сүүлдээ өрхийн орлогынхон 10% хүртэл нь нэмээд яваад үзье. Нэмээд хадгалаад үзье. Баг багаар зуршил үүсгэхээс гадна хоош нь тавихгүйгээр эхлүүлэх тэр боломжийг л нээх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр заавал одоо хоримтлал үүсгэж хадгаламжтай болж эхлэх энийг бол томоор одоо заавал мөнгөтэй олонгуудаа эхлэнэ. Одоо заавал 20%-аар нь шууд эхлэнэ гэхгүйгээр ерөөсөө л $20-оор эхлээл 20,000 төгрөгөөр эхлээд маш багаар нь эхлээд явъя.